Үйлдвэрлэгчид өнөөдөр цуглаж хамтдаа хөгжиж дэлхийн давцанд гарах зорилттой хэлэлцлээ. Уулуурхаан супер орлогын мөчлөг үнж эдийн засаг хүндэрсэн нөхцөлд манай Монгол улс цаашиж явах вэ? Асуултын учир нь хувийн секторын өсөлт урт хугацаанд доктортой хөгжих нөхцөлийг төрөөс бий болгох дэмжлэг гэж үзэж байгаа. За энэ нь эдийн засгийн шинэ тэнцвэр гэсэн ойлголтын амин чухал үндэс юм а. 2 жил тутамд болж байхаар анхудаа зохион байгуулж байгаа аж үйлдвэрлэгчдийн Монголд үйлдвэрлэв нэртэй чуулгуулзалт чухам үүнд санаа тавьж асуудлаа хэлэлцэж байх юм. Манай улс уулуурхаан түүхий эдийн худалдаалагч орноос өөрийн баялагын нөөцөд тулгуурласан аж үйлдвэрийг өгтөн хөгжүүлэх бодлоготой болж байгааг аж үйлдвэрийн сайд чуулганы нээж тавьсан илтгэлдээ хэлсэн юм. Үүгээрээ технологийн хоцрогдлоос богино хугацаанд гарч гадаад их хөрөнгө оруулалтыг урамшуулж дэвшилтэд шинэ технологийн арга барилд суралцаж өөрийн нөхцөл нутагшуулах боловсон хүчний эрчимтэй сургалтыг дэмжиж нөөцөө нэмэгдүүлэх бодлогыг барихаар төлөвлөж байгаа юм байна. Яг үнэндээ хэлбэл 1.4%. Энэ бол үнэн тоо. Үйлдвэрт орсон хөрөнгө оруулалт, гадаадын хөрөнгө оруулалт. Энэний яг хаана аль салбар гэхээр ерөөсөө хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн салбарт орсон. Хүнд аж үйлдвэрийн салбарт орж ирсэн, яг хүнд аж үйлдвэрийн хөрөнгө оруулалт, боловсруулалтад орж ирсэн салбарт орж ирсэн хөрөнгө оруулалт бол үндсэндээ тэг. Энэ дээр би зөвхөн товчхон дүгнэлт хийхэд юу гэж бодож байгаа вэ гэхээр гадны хөрөнгө оруулагчид Монголыг зүгээр уулуурхаад гэж харж ирсэнээс биш үйлдвэрлэл гэж хязгаарч харж байгаагүй нотолж байгаа л үзүүлэлт хэмжээнд харж байгаа. Тийм учраас би энэ бодит ойлголтыг хэлсэн. Чуулганаар аж үйлдвэрийн тэргүүлэх чиглэлүүд экспорт худалдааны бодлогоор үйлдвэрлэлийг дэмжих, технологи хүний нөөц, аж үйлдвэрийн салбарын хөрөнгө оруулалтын төслүүд гэсэн асуудлуудыг хэлэлцлээ. Энэ Монгол цуугаа хөрөнгө оруулагчдыг нүүрэн дээр нь улаан цагаан хэлэх хэрэгтэй юм байна. Яагаад Монголтой хамтын ажиллагаагаа өргөдөхгүй байгаа юм бэ? Ерөөсөө бид нэг үн хямдарсан бараагийг авдаг, үгүйсүүл нэг хуучин машиныг авдаг. Энэ монголч хогийн сав биш шүү дээ. Чань уулуурхаан салбараас ч юм уу тодорхой нэг салбараас капитал цуглуулсан улсууд мал аж ахуй ч юм уу газар тариаланд оруулаад шинэ технологи, шинэ хөрөнгө оруулалт тэнд нь бусаад шинэ үйлдвэрлэлийг бий болгож байгаа. Энэ алхам би бол 69-аар явж байгаа гэж ойлгож байгаа. Гэхдээ энийг бол хит бас хавтгааруулж төр бүгдийг зохицуулан төр бүх асуудал нь хийж өгнө гэд бий болж байгаа жамсны хөгжлийг унтраачих вэ гэж би бол тийм дээр санаа зовж байгаа. Тэгэхээр бид бол аль ширийг гүн боловсруулах одоо чиглэлээр өнгөрсөн жилээс цуврал томоохон туршилтууд Итали, Туркийн компаниудтай хамтарч хийлээ. За энэ үндсэн дээр одоо бэлэн боловсруулсан савх боловсруулах хувийн жингээ нэмэх. За энэ суурин дээр одоо экспортлох ийм алхмууд хийж байна. Тэгээ энэ мэн бол бидний төлөвлөсөн ёсоор явж байгаа учраас бид бас их баяртай байгаа. За мэдээж гүн боловсруулна гэдэг бол технологийн боловсон хүчний тоног төхөөрөмжийн томхон өсөлт гаргах асуудал шүү дээ. Чанарын том ахис гарна гэсэн. Тэгээ энэ бол бас үе шаттай сорилтуудыг давж ээж алхамаар бид одоо энд хүрэх ийм зорилттой байд ажиллаж байна. Салбарын хөгжлийн асуудлаар оролцогчид өөрийн саналаа илэрхийлсэн юм. За тухайлбал Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, JICA олон улсын байгууллагаас тус чуулганд оруулсан саналдаа мэргэжлийн байгууллагууд нэгдмэл уялдаатай ажиллаж төрд асуудлаа тавьдаг олон улсын сайн туршлагыг судлах, чанарын хяналт нэвтрүүлэх, байгаль орчинд ээлдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэл, түүхий эдийн боломжит суурилсан эцсийн бүтээгдэхүүний экспортын чанар болоод түүхий эдийн гүн боловсруулалтанд анхаарах зэрэг асуудлыг тавилаа. Үйлдвэрлэгчдийн хувьд энэ үеэр тавьсан асуудлуудад шинжилгээ ухааны судалгааны байгууллагууд хамтран ажиллаж байж экспортод өсөлдөх бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой ч манай төр судалгаа шинжилгээний байгууллагынхаа төсвийг жил ирэх тутамд тансаар дотоодын нийт бүтээгдэхүүний 1.3%-тай тэнцэх хэмжээнд хүргэсэн. Гэтэл хөгжсөн улс орнууд дунджаар дотоодын нийт бүтээгдэхүүний 1.5-аас 2%-тай тэнцэх хэмжээний төсвийг улсаас авч бараа бүтээгдэхүүний чанар нь үүнтэй уялдан чанараа дагдаг асуудал энд хөндөгдлөө. Мөн эдийн засгийн хүндрэлээс үүдэн гайлын татвараа нэмэх болсонд үйлдвэрлэгчид таатай хандахгүй гэх мэтчлэн үйлдвэрлэгчдэд төрөөс шаардлагатай байгаа дэмжлэгийг хүсэж байлаа.